Тус хэлтэст Баянгол дүүргийн прокурорын газраас 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим улсын хурлын 9-р тойрогт нэр дэвшигч элдв очрын хуулийн зөвлөх алтан гэрэл гэж хүнээс гомдлын мэдээлэл шалгуулахаар хариад тогтоож прокурорын газраас ирүүлсэн. Энэ мэдээлэл нь тухайн нэр дэвшигч элдв очрын талаар зохиомол ноцтой мэдээллүүдийг бэлтгэн эвлүүлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацах гэж байна. Энийг давсан зогсоож сэргийлж өгөөч гэсэн утга бүхий гомдол мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээрээс хүлээж авч тухайн хэргийг шалгуулахаар холбогдох ажиллагаа хийлгэхээр ахлах мөрдөн байцаагч хушууч эс солон гэж албаагчийг томилсон. Үүнд томилоод бид нар холбогдох ажиллагаа хийх асуудлуудаа ярилцаад тухайн гомдлыг шалгах буюу анхны ажиллагаагаа эхлэх газартай очсон энэ юу яг бол манай дүүргийн нутаг хэсэгтээр үйл ажиллагаагаа явуулдаг Hero Interment буюу студ байгаа. Энэ студийн захирал Баатар гэдэг хүний нэрийг тухайн өргөдөлд холбогдуулан гаргасан байсан гомдол мэдээллийг. Энэний дагуу бид нар очисон манай холбогдох албаагчид тухайн студ дээр очиж Баатар гэж захиралтай 9911 дугаар бүхий утсаар нь ямар ажил шалтгаанаар ирсэн тухайгаа болон ямар асуудлыг танай студ болон танд холбогдуулан гаргасан бэ гэсэн мэдээллийг танилцуулж бидэнд энэ талаараас тайлбар өгөөч гэсэн хүсэлтийг цагдаагийн албаагч биеэр очиж тухайн студ дээр нь тавьсан. Тухайн Баатар буюу Баатар захирал маань Хенрентментийн захирал Баатар маань би Баянгол аймагт ажилдаа явж байгаа учраас очих боломж одоогоор алга байна гэсэн. Энийг сонсоод манай албаагчид прокурорын байгууллагатай ярилцсан. Прокурорын байгууллагатай тодорхой хэмжээнд болж байгаа үйл явцыг танилцуулгаад захиргааны хариуцлагын тухай хуулийн 14-р зүйл заасны дагуу та нар хойш түвшгийн арга хэмжээг авч хэрэгжүүлээ. Тэд хуулиар олгосон эрх үүргээ та бүхэн өөрснийхөө хэмжээнд хэрэгжүүлсэн үүрэг гэдэг юм уу чиглэлийг өгсөн. Үзлэг хийх хүсэлтийг тухайн студийн дотор байсан нэр бүхий хоёр иргэнд хэлсэн. Энэ нь бол мөнх очир зургийн дараа тавгасран гэж хоёр хүн тухайн цаг минутанд студ байсан. Бид нар 20 цагийн орчим 20 цагт тухайн студ дээр хүрч очсон. Холбогдох хууль заасан цаг нарт очиж тодорхой ажиллагаа явуулах юм шаардлага гарсан. Тухайн студиэс буюу зургийн дараа тавгасран биднэрт бас тодорхой хэмжээний тайлбар хийсэн. Энэ тайлбар нь юу гэвэл бид хуулийн зөвлөхөө буюу хуулийн ажилтан Чулуунбат гэж хүний ирүүлсний дараа та бүхэнтэй тодорхой арга хэмжээг явуулъя гэсэн. Бид энэ хүсэлтийг хүлээж авсан. Хүлээж авч Чулуунбат гэдэг хүнтэй манай мөрдөн байцаагч өөрийн биеэр харилцсан утсаар би гачуур гачууртаас гарч байна. Та бүхэн дээр очио. Тэр бол та нар ямар нэгэн ярилцдаг, үздэг, бусад ажиллагаа хийхгүй шүүгсний дагуу бид ямар нэгэн ажиллагаа хийгээгүй хуулийн зөвлөхийг хүлээсэн. 23 цаг өнгөрөөж 00 цагийн орчим 24 цагийн орчим 23 цагаас хойш 3 цаг гарны дараа Чулуунбат хуулийн ажилтанд ирсэн. Ирсний дараа бид бас холбогдох ирэхээр усан шалтгаанаа тайлбарласан. Энэний өмнө 20 цаг 45 минутанд 21 цаг 45 минутанд энэ лавгасран гэх зургийн дарга гэх лавгасран бид нар гэмтрийг зөрчлөөс уралсан сэргийлэх чиглэлийн албан ёсны хууль заасан үндслүүдийг дурдсан мэдээллийг өгсөн байгаа. Энэ мэдээллийг зурвал баталгаажуулж авсан байгаа. Хуулийн ажилтныг ирсний дараа бид шалтгаан тайлбар хойш түвшгийн ажиллагаа хийх шаардлага байгаагаа илэрхийлсэн. Чулуунбат өмгөөлөгч хуулийн ажилтнаас хэлсэн зүйл байгаа. Энэ студ дотор тодорхой хэмжээний бусад телевизээр сурчлагаа хийх, мэдээлэл хийх, нэвтрүүлгүүд ганцхан нэг төсчил биш ийм улсуудын зүйл байгаа учраас манай телевиз үйл ажиллагааны онцлогтой холбоотой мэдээлэлүүд байгаа учраас бид тухайн хүмүүсээс бас зөвшөөрөл авч та бүхэнд үзлэг хийхгүй босохгүй гэсэн. Энийг бид бас хүндэтгэж авч хүлээж үзсэн. Энэ хүмүүсээс цуглуулах боломж улцаа гэж бид нар хүлээе гэсэн. Энэ хуулийн зөвлөхийн шаардлага тавьсан хүсэлтийг бид хүлээж авч хүлээсэн боловч тиймэрхүү харин Баянгорт яваа гэх тухайн студийн захирал Баатар гэж хүн 01 цагийн орчим хурж ирсэн студ дээр урд бол Баянгорт яваа гэсэн. Тэгэхээр 20 цаг өнгөрөөд Баянгорт явж гин гэж мэдэгдсэн хүн 01 цагийн орчим ирсэн байхыг үсэхгүй байна. Гэхдээ арай л гэж амжмааргүй. Гарч ирсэн. Эрэхтээ
нэр бүхий телевизүүд, нэр бүхий мэдээллийн хэрэгслүүд за бусад одоо хүмүүстэй нэлээд олоолаа орж ирсэн. За энэ үйл явцыг бид тодорхой хэмжээнд бас цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаар бэхжүүлж авсан байж байгаа. Шаардлагатай бол бидэнд байгаа. За энэ ингээ ирээд биднэрт бол үзлэг шалгалт янз бүрийн тайлбар гэх мэтийн зүйлийг явуулахгүй гэж одоо товчондоо хэлэхэд бол хэлсэн. За учир шалтгаан нь олсон. За бид цаашаа үзлэгийн өрөөнд албадж орох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. За авъя гэсэн чи тэр хаалга одоо үүдэн студийн яг хаалгууд нь нууцсан кодтой юм хаалгуудтай байгаа учраас бидэд орох боломж олдоогүй. За ингээд ярилцаар хагаад шөнийн одоо 01:02 цаг төгссөн 01 цаг 02 цаг. Тэгээ шөнийн ажил болсон учраас бид нэрэн тайлбар авах юм боломж олгоогүй учраас явсан. За явхдаа цагдаагийн 2 албаагчийг үлдээсэн. Энэ нь юу вэ гэхэл зэрэг харилцсан үйл ойлголцол бүхий зөрчил бүхий субъектууд цагдаагийн байгууллагад хандсан учраас нэг нь хандаж нөгөөх нь шалгуулах шаардлага байгаа учраас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах заашгүй шаардлага үүсэж байна гэж үзээд тухайн одоо цагдаагийн 2 албаагчийг олон нийтийн амгалан байдал тухайн студийн үйл ажиллагаатай холбоотой гэмтэр зөрчил гарах уу гэдэг үүднээс уралсан зэргийн зөвлөөр 2 албаагчаа үлдээсэн. Тэгээд 24-ний орой 04 цаг болж байхад манай энэ асуудлыг шалгаж байгаа албан тушаалтан хошуул Солонгийн утас руу өөрийнхөө утас руу Баатар захирал өөрийн биеэр яриад би одоо өмгөөлөгч хуулийн ажилтнтайгаа очиж танд тайлбар өгье гэсэн. Ингээ хүлээсэн боловч ирээгүй. Ингээ бид нар 25-ны өглөө 10 цагаас 12 цаг 1 цаг хүртэл үнэндээ 4-5 удаа утас руу залгасан боловч салгаатай байсан. За өчтөр 25-ны үдээс хойш 16 цагийн орчим хуулийн ажилтан хуулийн зөвлөх гэх Чулуунбатаас албан ёсны одоо бид нарт албан тоот хийсэн. За энэ тоот нь ямар утгатай вэ гэхээр за манай захирал Баатрыг цагдаагийн байгууллага баривчилсан, саатуулсан, хорьсон гэсэн одоо мэдээлэл байгаа учраас энэ талаар албан ёсны хариу өгнө үү гэсэн юмсан. Бид хариуг өгсөн. Цагдаагийн байгууллага Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс за энэ ажлыг шалгаж буй, энэ асуудлыг хэрэгжүүлж буй мөрдөн байцаагч ажилтан маань ямар нэгэн байдлаар Баатар захирлыг цагдаагийн байгууллага түүний зорчих, ярих, хэвлэн мэдээлэх бусад одоо нийгмийн харилцаанд оролцох хэрэгчлөөг нь хязгаарлаагүй байгаа. Өөрөөр хэлбэл саатуулаагүй, хориогүй, цагдаагүй байгаа гэсэн. Ийм байдалтай байна. За ингээ өнөөдөр бид энэ бүхнээс тайлбар авах гэж Баатар захирлын утас руу хэд удаа утасж байгаа. За хамгийн сүүлд утаснараа бид нар өдөр 01 цаг буюу 13 цаг өнөөдрийн 13 цаг 02 минутанд залгахад бидний ойлгож байгаагаар бол тухайн утас бусад одоо хүмүүс рүү ярьж байгаа юм зайнт буюу дуудлага ярилцж байгаа дуудлагатай байлаа. Энэ асуудлаас бид нар тухайн одоо гомд гарагчийн тавьж байгаа асуудалд тайлбар авахыг хүсэж байгаа. Нэгт нь хоёрт нь бид нар өчтөр өөрөө 15-ны өдөр телевизийн хэрэгслээр энэ хуулийн зөвлөгч Чулуунбат болон тухайн студиэс мэдээлэл хийсэн байгаа. Энэ асуудалтай холбоотой. Тэгээ энэ мэдээлэлдээ за улсын хурлд нэр дэвшигч буюу өөрөөр нийлдэг очир буюу нэр дэвшигчийн талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл за ийм асуудлыг бид хийгээгүй, гаргаагүй байгаа, гаргахгүй гэсэн мэдээлэл өгсөн. За энэгээр ямар нэгэн байдлаар тайлбар олон нийтэд өгж байгаа учраас тухайн студид болон олон нийтийн амгалан тайван байдал сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байна гэдэг байдлаар бид нар өчтөр 14 цагийн үед тэнд байршуулсан. Урсан сэргийлэх ажил хийлгэхээр тавьсан албан тушаалтнуудаа 14 цагт авсан байгаа энэ хэвлэлийн байгуурлын дараа. За ийм байдлаар одоо бид нар одоо хүртэл Баатар захирлаас тайлбар өгөхийг одоо хүсэж одоо ийм байдалтайгаар хүлээлтийн байдалтай байж байна. Хэрвээ энэ тайлбар өгсөний дараа бид дараагийн ажлаа яаж хэрхэн явуулах вэ гэдэг зүйл олзгүй ийм байдалтай байна. За маргааш ажлын өдөр эхлэхээр бид нар холбогдох эрх бүхий албан тушаалтан байгууллага, прокурорын байгууллага, бусад субъектуудад танилцуулж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар бас чиглэлүүдээ авч энийгээ хэрэгжүүлэх болно. Хамгийн анх хэлсэн ийм одоо хүнээс гаргасан, нэр дэвшигчээс гаргасан гомдол мэдээллийг шалгах үйл явцтай холбоотойгоор цагдаагийн байгууллага дээр Баатар захирал нэг ч удаа ирээгүй байна. Бид тавьсан болзол гэдэг юм хүсэлтүүдийг хүлээж авч өнөөдөр хүртэл хүлээж байгаа. Дараагийн дугаард холбогдохыг оролдож байна. За бас бид нар шалгах ажиллагаа хүндэтгэлтэй хандж байна. За хоёрт нь гэвэл Баатар захиралтай холбоотой ямар нэгэн нийгэмд хэрэгжүүлэх үүрэг эрхтэй холбоотой хязгаарлалтыг цагдаагийн байгууллага аваагүй байгаа. Энэ нь өөрөөр хэлбэл саатуулаагүй, хориогүй, цагдаагүй эрхэнд нь хязгаарлалт хийгээгүй гэсэн үг.
тухайн хүнээс бид зайлшгүй тайлбар авах шаардлагатай байгаа л гэдгийг илэрхийлж байгаа. За баярлалаа.